Энэ жил 50 9 тэрбум эдний хөгжлөө. 30%. Одоо төсөл бодлого сангийн ам 50 гаргаж өгч таана. Энэ хитэн гүүрэн дээр хитэн хотод ажиллаж байна. Төсөл монголчууд нарваас 5 цаг нар гарч ирдэг. Монгол нийлс 200-аад ажилтнаа яг талбай дээр ажиллаж байна. Яг 16 орчим туслан монгол компани ажиллаж байна одоо. Ажлын явц бол хэвийн график хугацаанд явж байна. Энэ зуны үед жоохон бороо устай байлаа. Гэтэ бол одоо бид нар хоёр ээлжээр зарим үед бол ажиллаж байгаа. Энд бол энэ байдалтай ажлын явц явж байна. Тэгээ одоогийн байдлаар бол хоцорсон хугацаагаа нөхөд ажиллаж байгаа, маш эрчимтэй ажиллаж байгаа. Одоо графикийнхаа ерөнхий хугацаанд яг цаг хугацаанд ажиллаа бүтээлгэж өгнө. Тэгээд одоо байгаа асуудал маань гэх юм бол нэгт C-ramp-ийн 15 давхрын газрын асуудал одоо ажиллаа явуулж болохгүй байгаа. Тэгээ нөгөөх нь болохоор E-ramp-ийнхаа зураг баталж өгөхгүй байгаа. Ийм хоёр асуудалтай байна. Тэр нь ямар ч юм. C-ramp нь айл. Тэр байсан. Ажилтнууд цагдаагийн ажилтны орон сууц. Тэдний сөөхөл замаа тавь. Айл. Туслах гүрүүдийн юу бол жижиг гэнэлтэй. Энэ зам гүүрийн ажилтай үзэж шалгаж явж байна. Тэгэхээр Улаанбаатар хотод бол энэ 2016-аас 2020 оны хооронд бид 4 том гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж явж байгаа. Энэ гүүрүүдийн ажил маань эхнийх нь 18 оны 11 сарын 1-нд ашиглалтанд орно. За сүүлчийнх нь бол 19 оны 11 сард ашиглалтанд. Энэ бол Баян зүрхийн гүүр. За замын цагдаагийн гүүрэн гарц одоо энэ ирсэн байгаа. Энэ замын цагдаагийн гүүрэн гарц байна. Яарамгийн гүүр байна. Сонсголынгийн гүүр гэсэн дөрвөн том гүүр байгаа маа. Тэгээд ер нь яг манай нийслэл хот захиалагчийн хувьд бол бид хөвдөд юм уу гэж бодлоо мэргэжлийн байгууллага хяналтад явж байгаа. За миний хувьд бол өнөөдөр 3 дахь удаага энэ гүүрүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Тэгээд бүх ажил бол графикын дагуу явж байгаа. Нэлээд хоцрогдолтой явж ирсэн хэсэг нь бол манай энэ замын цагдаагийн гүүрэн гарсан байна. Энд бол нөгөө хотын төвийн маш олон сувгжилт, дулааны, цэврийн, ариун татваргийн сувгууд, за мөн холбоо мэдээлэл технологи, сахилгааны маш олон сувгжилтын ажил байгаа учраас зөвхөн сувгжилтын ажил гэхэд бол 14-5 тэрбум төгрөгийн ажил байна. Энэ ажил байгаа учраас нэлээд төлөвлөдөөгүй ажил гарчсантай холбоотой, мөн газар чөлөөтэй холбоотой жоохон удаашралтай байсан. Тэгээ энэ 78 сард бол манай гүйцэтгэх компани бол энэ хоцрогдлоо бол нөгч байгаа маа. Тэгээ ер нь бол 1960-аад оны үед баригдсан Улаанбаатар хотын туулгалдаг бүх гүүр ингээд шинжлээд дуусгах юм байна. Тэгээд энд бол бүгд хамт хятадсын хөнгөлтэй зэйлэг хүрээнд бол хийгдэж байгаа. За жоохон одоо хүндрэлтэй асуудал бол энэ жил нөгөө санхүүжилтийг нь бол сангийн яамн дээр бас нэлээд төсвийн нөгөө хязгаарлалттай холбоотойгоор бага тавьсан байсан. Гэхдээ манай гүйцэтгэгч компаниуд бол өөрсдөө бас хөрөнгөний болцоог ашиглаад ажиллаж байгаа. За хоёрдугаарт нь бол манай хотын хувьд биднээс зохицуулт хийж байгаа. Бусад гадны зээл болон тусламжийн хөрөнгөөр тавигдсан хөрөнгөөсөө бид шилжүүлэх маягаар энэ ажлаа ямар ч зогсохгүй бол хийж гүйсэж байгаа. Манай сурвалжлагч та хүмүүс явцтай танилцсан. Зүгээр нэг ингээд гүүрийн ажил гэдэг нь зүгээр нэг гүүр барьчих юм уу, зам барьчих тухай асууж байна. Энийний доод тал бүр бүтэн инженерийн байгууламжууд байдаг. Таны хэлсэн тэр олон дэд бүтцийн шугамуудыг шилжүүлэх, зайлуулах, олон газар зөвшөөрөл авах нэлээд хүнд ажил байдаг. Энийг бол ингээд дуусснаа. Бид нар 2020 он гэхэд бол Улаанбаатар хотод одоо томхон гүүрүүд шинжлэх юм байна. За би анхаарал тавьж санал хэлж байгаа зүйл нь манай хотын төвийн гүүрүүд учраас энэ гүүрүүд өөрөө өнгө үзэмжтэй байх хэрэгтэй. За чанарын хувьд бол мэдээж энэ олон улсын стандарт хангасан чанартай байна. Өнгө үзэмжийн хувьд бас сайжруулах, зурган дээр нь сайжруулах, шаардлагатайг бол нийслэлээс хөрөнгө гаргая гэсэн бодлоо.
ажиллаж байгаа. Энд яг өвчөөгүй нэртэй. Энэ бетон тавьсан машинаа тавьсан тэрийг ийм шиг. Одоо энэ